энэ зааланд байгаа олон сайн дурынхан бас анхлын улаан заалмайтай. Өнөөдөр дэлхийн хүмүүнлэгийн өдөр тохиож байна. Энэ өдрийг олон улсын улаан заалмай нийгэмлэг улаан хаврын сар хөтөлбөрийн үндэслэгч Андре Зюнник дурсан түүний төрсөн өдрөөр тохиолуулан тэмдэглэж ирсэн уламжлалтай. Улс бүр энэ өдрөөр өөр өөрийн асуудлаар тэмдэглэдэг. Харин манай улсад энэ өдрийг улаан заалмай сайн дурын идэвхтнүүдийн чуулга уулзалт зохион байгуулснаар тэмдэглэж байна. Сайн дурын идэвхтнүүд бол улаан заалмай хүмүүнлэг үйл хэргийн тулгуур хүч учраас тэдэн чиглэсэн бодлоготой болох зорилгын хүрээнд энэхүү чуулга уулзалтыг хийж байна. Бол сайн дурынхан бол өөрийнхөө дур хүслээрээ иргэдийн тиймээ туслах чин сэтгэлтэй учраас ямар ч саад бэрхшээлийг даван туулах тийм чадвартай бэлтгэгдсэн байдаг. Яг хүүхд залуучдын хөтөлбөрт бол орон даяар 70,000 гаруй гишүүд байдаг. Яг өсвөр улаан заалмай 60,000 гаруй, залуучууд 15,000 гаруй гишүүд бол яг энэхүү хүмүүнлэгийн үйлсэл нийтдээ хамтран ажилладаг. It's a very valuable contribution. Улс орны дайдлаар Монголын улаан заалмай нийгэмлэг сайн дурын идэвхтний бодлоготой болсон маш сайн хэрэг юм аа. Өөрсдийнхөө цаг завыг гаргаад нөгөө цалин хөлсгүйгээр ингэж ажиллаж байгаа бид нар тэр нөгөө хөдөлмөрийн үнэлэх бас нэг тэр илэрхийлэл нь болохоор энэ бодлого байгаамаа. Чуулга уулзалтанд Англи болон Финляндийн улаан загалмай мэргэжилтнүүдэрч өөрийн орны туршлагаасаа мэдээлэл хуваалцлаа. Олон улсын улаан загалмай нийгэмлэгийн гишүүн орнуудын дийлэнх нь сайн дурын идэвхтнүүдтэй чиглэсэн бодлогын бичиг баримттай байдаг байна. Манай улсын хувьд 2015 оныг сайн дурын идэвхтнүүдийг дэмжин хөгжүүлэх жил болгон зарлаж, энэ хугацаанд бодлогын бичиг баримтаа боловсруулахаар зорьжээ.